байцгаана уу? Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк болон Дэлхийн технологиг дэргэдээсээ Data Bank хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол Галилег шүүсэн гэсэн сэдвээр ярилцах болно. За яг одоо Хятад улсын Ланж хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд хэргийг бэлгүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу. За. Тэг яг хөө нөгөө хэн хасаа өөрийнх нь дугаар дээр бас Галилеийн тухай ярьсан байсан тий. Эсэргүү Галилегийн нөгөө бас яг шүүх хуралтай холбоотой тухай ярьсан байсан. Бит хоёроос өнөөдөр тэр тухай арай жоохон дэлгэрүүлж ярина. Тийм болохоор хасаатаа давхцуулахгүй хичээндээ. Тэгэхээр яг энэ өөрөө бас Галилеийн тухайд ярих нь өөрөө заавал байх ёстой сэдв л дээ. Одоо орон дээртэй. Энд чинь манай телескопыг хамгийн анх зохион бүтээсэн хүн учраас заавал яригдах ёстой. Мөн Галилей гэдэг хүн байгаагүй бол яг ингээд орчин үеийн физик өнөөгийн түвшинд байх хүснэ үгүй юу гэдгээс маргаантай асуудал واخгүй. Ягаад тэгэхээр яг мэдээж Ньютон орж ирээд илүү одоо тэ калкулус оруулж ирээд физикийг илүү математик гэдэг болоход орчин үеийн физикийн үндсийг тавьсан. Гэхдээ зарим түүхчид бол Галилей бол яг орчин үеийн физикийн одоо тий загламсан эцэг гэдэг чинь яг эцэг юм а гэж үздэг байгаа. Тэгэхээр энэ хүн маань өөрөө их сонирхолтой амьдралаар амьдарч исэн хүмүүсийн нэг. За юун сонирхолтой вэ гэхээр манай хүн өөрөө 1564 оны 2 сарын 15-нд төрсөн баг. Нөгөө Валентины дараагийн өдөр төрсөн. Валентины баярын дараагийн өдөр төрсөн. Тэр үед нэрээ Валентин тэмдэглэдэг байсан болов яадаг байсан бол. Тэгээд хамгийн гол нь Галилей өөрөө ямар нэгэн тийм шинжлэх ухааны хүний гэр бүл төрөөг байхгүй. За тухайн үеэр ярих юм бол тэгээд философч ч юм уу, зохиолч ч юм уу тийм хүний гэр бүл төрөөгүй. Галилей аав нь өөрөө төгөлдөр хурч хүн байсан. Хөгжмийн зохиолч хүн байсан баг. За тэгээд 5 хүүхэдтэй айлд төрсөн. Хамгийн бага нь болж төрсөн. Ер нь бол айлд төрсөн. Тэгээд өөрөө болохоор нэг хүү нэг охинтой байсан. 2 охин нэг хүүтэй байсан. Тэгсэн мөртлөө Галилейн хүүхдүүд нь ерөөсөө Галилейн замналаар яваагүй. Галилей ч өөрөө аавынхаа замналаар яваагүй. Шал өөр шинжлэх ухаан хөгөөд явцсан байна тийм чи. Тэгээд шинжлэх ухааны баг үндсийг тавьсан байна. Тийм хүн болоо гэсэн. Галилей өөрөө 3 хүүхэдтэйг айгу сайн харилцаатай байсан гэдэг ч гэсэн өөрийнх нь яг хамгийн том охинтойгоо илүү ойрын харилцаатай байсан гэж түүхчид одоо түүхийн баримтууд байдаг. Тэгэд яг ялангуяа Галилейгийн охинтойгоо харилцсан захиануудаар хийсэн ном байдаг. Галилей болон ба түүний охин гэдэг нэртэй баха. Би буруу санаагүй бол тийм нэртэй ном байдаг. Тэр уншвал их сонирхолтой. Яг юун яг тэр номноос сонирхолтой байдаг вэ гэхээр яг өнөөдрөөс 392 жилийн өмнө нэг чухал юм болсон байна. Түүхэн. Энэ бол ерөөсөө түүхэнд бичигдэж үлдсэн зүйл. Тэгэд 392 яг 392 жилийн өмнө. Ягаад тэгэхээр 1633 оны 4 сарын 12-ны өдөр баггүй. 4 сарын 12-ны өдөр хүн сансарт анх нисчихсэн тий. Гагарин анх сансарт нисчихсэн. Гэтэл 392 жилийн өмнөх энэ өдөр Ромын католик шүүх Галилейг шүүхт дуудсан. За энэ бол ингээд түүхэнд бараг анх удаага католик шүүх эрдэмтэн одоо шинжлэх ухааны хүнийг те сүмийн эсрэг юм ярьлаа чи ийм юм ярьж болохгүй гэж шүүхт дуудсан байгаа юм манай хүн. Надад одоо ингээд сонсоход инээдтэй ч юм шиг те эсвэл гонигтай ч юм шиг ийм юм байгаа байхгүй. Тэгээд энэ шүүх хурал бол 2 сар үргэлжилсэн. За гол сэдв бол тэгээд халуун тоогоо нь бол манай Галилей байсан. Яг яагаад Галилейг шүүхт дуудсан юм бэ гэхээр манай хүн Коперникийн нар төвт үзлийг дэмжсэн ном хэвлүүлсэн байна. За гэхдээ энд их бас ингээд түүхийн хувьд хоёулаа ухъя л да тий. Тэгэхээр их инээдтэй юм харагддаг. Яагаад гэхээр уул нь бол тухайн үед Галилейг шүүхэд дуудсан манай Ромын католик сүмийн одоо хамаг том босс нь тий. Поп нь маш том хүн гэсэн үг шүү дээ. Поп Урбан тий 8 дугаар Поп Урбан гэдэг хүн байсан байгаа байхгүй. Энэ хүн байсан. Гэтэл энэ хүн маань өөрөө шинжлэх ухааны дуртай хүн байсан баг. Өөрөө одоо орон сонирхдаг. Тэг ингээд ер нь ертөнц яаж үүссэн бол гэх мэт иймэрхүү зүйлүүдийг сонирхдаг хүн байсан байхгүй. Энэгээр их юм алдартай хүн байсан. Дээрэс нь энэ хүн урлагт маш их дуртай хүн байсан. За бүр ингэсэн гэж байгаа. Манай энэ Поп Урбан айгүй их юм тий 8 дугаар Поп Урбан урлагийн бүтээлүүдэд одоо мөнгө зардаг. Тэгээ бүр Бернинигээр айгүй алдартай баримл зургуудыг хийлгүүлчихсэн тухайн үед. Тэгсэн
бараг дампуурангаа алдаад нөгөө хамаг сүмийн мөнгийг аваачиж урлаг зардаг. Тэгэж бараг дампуурангаа алдчихсан юм. Тэгтлээ юм урлаг дуртай хүн байсан байхгүй. Дээрэс нь тухайн үед манай хүнийг тэгээд поп байх үед нөгөө алдартай 30 жилийн даан гарцсан. Тэгээ нөгөө улс төрийн хувьд өөрийнхөө байр суурийг хүчтэй болгохын тулд өөрөө сүмийн том одоо толгой гишүүдэд тодорхой хэмжээний улс төрийн гэр бүлүүдийг бас ингээ оруулаад ирсэн. За тэргээр нь бол тухайн үед хүмүүс их шүмжилдэг ба. Энэ нөхөр те баг эн чинь ингээ нэг юм мафи юм болж эхэлжсэн бохоггүй тэр үед манай попи юм. Тэгээд өөрөө Галилетэй их сайн найзууд энэ хоёр ингээд ер нь те одоо би ингээ найзуудтайгаа хаяа нэг уулзаад пи ууд суугаад шинжлэх ухааны янз янзын юмнууд ярьдаг шиг те хасаа бит хоёр ярьдаг шиг ингээ хаяа уулзаад янз янзын ертөнц яаж үүссэн юм бол гэх мэт зүйлүүдийг ярьдаг байсан ба. Манай Галилео тухайн үед Коперникийн санааг хүчтэй дэмждэг. Коперникийн те ер нь зөв байж магадгүй байна гэдгийг дэмждэг хүн байсан. За тэгээ Попт нэг орой гоё цайлал вино дарс марс уугаад суухгүй те. Тэгж яхта Галилео сэргэлэнтэхгүй юу? Яасан гэхээр би ингээ ном хэвлүүлмээр байна. За энэ номон дээр би хелиоцентр үзэл буюу нар төвт үзлийг ингэж те илүү ингэж задалж судалж ингэж юм ном хэвлүүлмээр байна. Зөвшөөрөл авсан байна. Поп нөгөөтг нь зөвшөөрсөн. Чи наадхаа хэвлүүлж болно гэдэг. Уусын юмны халуунд байсан юм уу яасан. Тийм манай За одлоо саяны одоо уг нь бол нөгөө нэг сүм дугундаа эднэр ч нөгөө дэлхий юу үүсгэсэн болоод дэлхийг одоо бүх юмний төв гэдэг л одоо номлолоор байгаа уг нь улсууд ч тий тухайн үеийнхаа тэгэхэд бүр ийм яриа болчихсон гэж юм. Айгүй сонирхолтой байна шүү. Энийг яаж хүлэмжшөөрч тэгж чадсан болоо гэж гайхаж байна. Тийм. Тэгэхээр харин тийм учраас энэ хоёр их сайн найзууд байсан байхгүй. Маш сайн ийм одоо эрдэм мэдлэгийн найзууд гэж байдаг шүү дээ, тий. Одоо манай хасаа битэр шиг хасаагаар жишээ аваад тийм одоо ийм найзууд гэж байдаг шүү дээ. Манай од мөндрийн шиг ч юм уу, тий. Ийм ингээд хоорондоо гоё ийм зүйлүүд ярьдаг ийм найзууд байсан баа. Тэгээ ингээ янз янзын оройн хоол цуг иддэг, тий. Яг би сая ингээл хэтрүүлээл дарс угаал гэж ярьчлаа л та. Гэхдээ ингээд мэдээч тийм гоё ярианууд хийж суудаг. Танин мэдхүүд их дуртай. Ийм хоёулаа тийм одоо хүний сониуч зандаа хөтлөгдсөн тийм хүмүүс. Тэгээд манай 8 дугаар Urban Pop маань Галилед зөвшөөрөөд одоо энэ чинь найзтай зөвшөөрж байгаа байхгүй. Дээрс нь чи яаж байгаа хэрэг Галилей ном хэвлүүлнэ. Ялангуяа хелиоцентрик үзэл буюу нар төвд үзлийн ном хэвлүүлнэ. За мэдээж энэ чинь зардал гарна тий. Тэн чинь ерөөс тодорхой хэмжээнд зардал гарна гэсэн үг шүү дээ. Юм хэвлүүлнэ гэдэг чинь. Тэр зардлыг сүмээс гаргах хэрэгтэй болж байгаа байхгүй. Хамгийн гол учир шалтгаан бол тэнд явж байгаа шүү дээ. Ерөөс. Тэгээ ингээд зөвшөөрүүлчихэж байгаа. За тэгээд тэр номоо хэвлүүлсэн. За энэ номыг болохоор англиар Dialogue Concerning the Two-Shape World System гэдэг. За би болохоор хоёр дэлхий дээр хоёр хааны яриа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү хоёр хааны хоорондох яриа гэдэг ч юм. Тиймэрхүү маягаар орчуулах юм байлээ. Миний санджаар Монгол орчуулга байдаг баха дээр үе. 70-аад оны сүүл байна уу 70-аад оны дундуурх нэг монгол орчуулга байдаг юм. Би гэхдээ тэрийг номын сангаас олж чадж байгаагүй. Коперникийн тухайлбал нөгөө нарыг зогсоож дэлхийг эргүүлсэн хүн гэдэг ном байдаг. Тэрнтэй ойролцоо хэвлэгдсэн ном байдаг санагдчихна. Нэр нь гэхдээ арай жоохон өөр орчуулсан байдаг баха. За тийм ингээд ийм нэртэй номыг 1632 онд хэвлүүлсэн. За нөгөө шүүх хурал маань 1633 оны 4 сарын 12-ны өдөр эхэлсэн шүү дээ. Хүмүүс хэрвээ нэг ингээ мартах гэдэг байвал авгаа амархан 400 жилийн өмнөх тэгээ Гагарин сансарт ниссэн өдргээс санчих болж байгаа байхгүй. Коперникийн эргүүлэг гэдэг ном чинь болохоор 1542 онд ч үлээ тий. Тэгэхэр чи үгүй тийм байх. Тэр чинь энэс нэг 100 жилийн дараа. Гэтэ яг 100 ч биш ээ. Яг нарийн 100 дотор л байгаа. Ямар ч байсан. Бид хоёрын нөгөө Коперникийн дугаар байгаа. Манай сонсогч нар яг нарийн тодорхой болгоё гэвэл тэрийг дахиад үзээрэй. Бүр намар хийсэн дугаар байгаа тий. За ингээд 1632 онд манай Галилей нөгөө тэгээ хоёр хааны хоорондох яриа гэж орчуулах юм. Тэр номоо ингээ хэвлүүллээ. Тэгсэн энд нэг асуудал гарсан. Юу вэ гэхээр манай 8 дугаар Urban Pop Галилей чи номыг хэвлүүлж болно. Хелиоцентрик үзлийг одоо судалсан ном хэвлүүлж болно гэж зөвшөөрөл өгөхдөө юу гэж сануулсан бэ гэхээр хелиоцентрик үзэл бол тодорхой хэмжээний модель байж болох юм аа тий. Одоо нөгөө юмыг өөрөөр харъя гэдэг штеп. Зүгээр л өөрөөр харсан нэг юм өнцөг юмаа гэдэг утгаар бичээрэй гэсэн байхгүй. Тэгвэл болж гин окей хоёулаа гэрээ хий тий. Яг манай хүн мэдээж тэгж л бичсэн л дээ. Гэтэ энд дахиад нэг хөгжөнтөө ч юм уу хоржонтой юм нь юу болсон бэ гэхээр нөгөө Галилей чинь энэ хоёр хаан гэдэг юм дүр гарч байгаа. Тэрэн дээр
Simplicio гэдэг дүр гардаг байхгүй. Манай Simplicio маань жоох юм мангардуу нөхөр. Юмыг ингэж юм жоохон тий хойлогдуу маягаар хүлээж авдаг. За тэргээр ерөөсөө нөгөө Pope-ийг аваачаад төлөөлүүлсэн гээд Галилег нөгөө Pope чинь тэгээ уурлаад намайг юм мангар Simplicio дүрээр тий мангар дүрээр ингээд төлөөлүүлчлээ. Яг хүний дургу үрд юм байгаа шүү дээ. Орой одоо ингээ гоё юм ярьдаг байсан гэнт номон дээр өөрийг нэг ингээ шүүмжлээ чихэр чи тэ нэг манай хасаа өөрийг нь хар нөхрөө проб болгоод явуулчлаа гэдэг нэг хальт гомдсон ш тэр шиг юм болж байгаа байхгүй юм чи. Тэгээд тэрэнд нь бас ингээ тодорхой хэмжээнд дургу нь хүрсэн гэдэг юм байлээ. Simplicio гэдэг дүр болгоцсон гэдэг. Тэгээд ерөөсөө шууд жилийн дараа шүүхт дуудаж байгаа. За шүүхийн гол том агуулга бол түрүүн хэлсэн Галилео Галилей гэдэг хүн Бурхны ертөнцийн эзний эсрэг санаа дэвшүүллээ. Энэ хүн бол ерөөсөө нар бол төв дэлхийн үнийг тойрж иргэдэг. Мөн бусад гаригууд ч гэсэн нарыг тойрж иргэдэг юм байна. Тэр бүхэл дэлхийтэй адилхан дагуултай гаригууд хүртэл байдаг юм байна. Энэ нөгөө нэг сүүн зам монголоор сүүн зам гэж нэрлэдэг энэ галактикийн сүүн зам чинь өөрөө маш олон нартай адилхан одод байдаг юм байна гэдэг хэрэг шүүхт дутсан ба. За энэ дэр түүхийн үед бас их сонирхолтой дүгнэлтүүдийг төгс нөгөө Галилейн намтрыг судалдаг хүмүүс хийсэн байдаг. Тэр нь юу гэхээр одоо энэ шүүх хурал чинь бүтэн 2 сар үргэлжилсэн. За баг манай нүүрсний хэрэг чинь хэдэн сар үргэлжилсэн. Одоо ч явж байгаа юм. Тэрнээс л богинохон хугацаанд үргэлжилсэн. За тэгээд энэ хугацаанд яасан гэхээр ер нь бол эн чинь маш том гэмт хэрэг байхгүй юу? Ерөөсөө Монгол улсын хуулиар ярих юм бол эх орноос урвж байгаатай адилхан гэмт хэрэг байна. Тэ? Чин бүр ертөнцийн эзэн бол юу ч маягийн юм ярьчихж байгаа байхгүй юу? Гэтэл тухайд чи ертөнцийн эзэн бол дээд оргил тэ. Бид нар түүний үгийг дагаж явах хэрэгтэй гэж үздэг байсан. Тэрний эсрэг нь юм ярьсан. За ийм гэмт хэрэг хийсэн үнийг яадаг гэсэн хэр шууд шатаадаг байсан. Зүгээр төв талбай дээр аваачил шулам шатаадаг шиг шатаачдаг. Угаасаа эн чинь баг шулам гэж үзэгдэж байгаа юм чинь тухайн үед. За манай Бруног бол тэгж шатаасан шүү дээ. Манай сонсогч нар бас мэдж байгаа. Бруног бол тэгж шатаасан. Энэ бол одоо хүн дөрлөختний танин мэдэх хүн эсрэг хийсэн хамгийн том аимшигтай гэмт хэрэгүүдийн нэг гэж үздэг зарим хүмүүс. Тэгээ Галилег болохоор ингээ хангалттай шатаачих байсан гэдэг байхгүй. За тэрэн дээр яагаад шатаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Нэг нь болохоор энэ Pope-ийн хоёр ч агуулсан найзууд шүү дээ тий. Хичнээн ингээ Simplicio-гоор Pope-ийг төлөөлүүлээд ингээ жоохон мангард хойлог болгоод бичсэн ч гэсэн чинь нэг юм найзын тэнцээ нэг юм байна тий. Найзын юм нандин холбоо байгаа тэнцээ. Тийм учраас Pope Галилег амьдралынхаа сүүлийн жилүүдэд ингээ гэрийн хорионд оруулсан гэж бас тамгалдаг хүмүүс байдаг. Ингэж дүгндэг хүмүүс байдаг. Ягаад гэвэл найзууд учраас. За мэдээж ийм фактор байсан. Нөгөө талаас өөр нэг фактор нь юу гэхээр манай Галилей ерөөсөө чинь мангар хүн биш шүү дээ. Бас ухаалаг хүн байна. Ягаад тэгэхээр ягаад ингэж юм хэр өөрөө тодорхой хэмжээнд өөрийнхөө үзлээс нятсан гэдэг. За би ингээд энэ үзлийг бол зүгээр модель юм аа тий ийм өөр юм санаа байж болох юм аа гэж бичсэн юм аа. Түүнээс жишээ нь жинхэнэ үнэн гэж би бичээгүй тий. Ийм зүгээр юм санаа байж болно гэдэг одоо ингээд жоохон тойруулж байгаа байхгүй юу манай. Харин тийм утгаар бичсэн юм аа гэд. Тий өөрт нь тааруулж яриад байна шүү дээ. Тийм. Тэгээд ингээд үзлээсээ тодорхой хэмжээнд няцаад тэрнийхэн ачаар харин яасан гэж одоо гэрийн хорионд орсон гэж үздэг бас хүмүүс юм. Яг уу зарим миний таньдаг одоо орончууд бол над хоёр чинь найзууд байсан учраас тийм найз нь нөгөө найзыгаа ингээд уучлсан гэдэг маягаар ярьдаг. Тэгээд зарим түүхийн бичгүүдэд Галилей гэрийн хорионд байхад ч гэсэн энэ 8 дугаар Pope Urban Pope маань бас очиж уулздаг байсан гэдэг юм одоо баримтууд байдаг юм бэлээ. Зарим талаар бас энэ хоёр ер нь үүнээс хойш те харилцаа нь маш хатуу хүндий болсон, хэцүү болсон гэдэг юм бэл. Яг уу Pope-ийг бас ингээ харахаар манай хүн чинь тэнцээ нөгөө болохгүй хүмүүсийг бас өөрөө ингээ дээд тушаалын те хэсэг рүүгээ оруулж ирснийг харахаар бас нэг юм сайн хүн биш байсан ч юм шиг харагдчихаг. Гэхдээ бас ингээ энэ Pope-ийн намтрыг уншихаар бас энэ чинь 11 жил Pope хийсэн тодорхой хэмжээнд урлагт маш их мөнгө хайсан соён тэг хүмүүсийг урлагаар соёныг гэрүүлэхэд их одоо хувь нөлөө үзүүлсэн гэж бас үздэг хүмүүс ч бас байдаг. Тэгэхээр магадгүй энэ хүн бүр тэгж харилцаагаа тасалчаагүй ч гэж магадгүй. Магадгүй ингээд эргэж тойрдог те хаяа нэг очиж уулздаг тийм байсан байж магадгүй. Нөгөө талаас магадгүй бүр ингээд одоо муугаар нь харах юм бол бүр харилцаагаа таслаад тэгээ ингээд Галилег маань хайцсан ч байж магадгүй гэсэн
янз янзын баримтууд байдаг. Харин тийм. За хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлээ тий. Одоо тэр попын хувьд бол бүх шийдвэрийг гаргах эрх нь байгаа. Галилег бол одоо шууд шатаавал шатаач шүү дээ тий. Тэгэхэд яг чиний ярианаас сонсоход одоо хурлаг соёлын их өндөр мэдрэмжтэй тэр хүнд одоо бүх эрх мэдэл нь байгаа. Өөрөө дээрээс нөгөө дурм моронгийн ичтэй их сонирхдаг Галилегийн тэр нөгөө шинжлэх ухааны сэтгэхүй өөрт нь яг өндөө ингэж таалагдаад идэг байсан болохоор тий. Гэхдээ манай Галилей бас айгуу жоох эвгүй юм хийчихээ зүгээр арай жоох өөр дүр авчихгүй гэж боддог. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дэлхийн технологиг дэргэдээсээ DataBank компани маань хамтран ажиллаж байна. За DataBank компани энэ удаад бааз платформыг та бүхэндээ танилцуулж байгаа. Тэгээд BAAZ гэдэг тий. За бааз платформ нь болохоор жижиг дунд бизнесийн санхүүгийн өдөр тутмыг одоо хөтлөх, боловсруулан хийнэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломж өгье. Энэ санхүү цалин бараа материал POS, shop зэрэг модулуудаас бүрдсэн ийм үүлэн платформ cloud гэдэгтэй бас. За эднийх тэгээд 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм туршлагатай хамт олон юм байна. За нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартад одоо нийцүүлэн ажилтдаг ийм мэрэгжлийн хамт олон байдаг юм байна. Тэгэхээр харилцагч хүмүүс маань бол өөрт тохирох модулаа сонгоод 1-ээс 24 сараар төлбөрөө төлөх боломжтой юм уян хатан нөхцөлтэй гэсэн үг. За модуль тус бүрийн үнэ нь болохоор 1 сар нь 22,000 төгрөгийн ийм үнэтэй юм байна. Тэгэхээр одоо яг л энэ байгууллагуудын хамгийн одоо хэрэгцээтэй ажлыг хөнгөвчлөдөг ийм зүйлийг та бүхэндээ санал болгож байгаа юм байна. За хаяг нь бол хаан улс дүүргийн 15 дугаар хороо NM Tower-ын офис 9 давхарт байрладаг юм байна. Холбогдох хуцсны дугаар нь 7001 гэж байна. За веб хаяг нь бол www.baz.cgmn гэсэн байна. Тэгэхээр одоо энэ үүлэн технологи гэхээр мэдээж за ямар нэгэн заавал платформ юм татахгүйгээр та ямар ч одоо нэг таб байна утас компьютер юунаас ч ашиглаад өөрийнхөө яг интернет толбогдож байгаа тохиолдолд бүх мэдээлэлээ ингээ хадгалаад хаанаас ч орсон бэлэн байж байгаа юм технологи юм байлээ. За тэгээ маш гоё технологиг танилцуулж байгаа. Танаа хамт олон DataBank-ийнхантай баярлалаа. Ер нь одоо нөгөө ямар нэгэн дата ч юм уу те ямар нэгэн статистикийн өгөгдлүүдийг хаардан дээр хадгалах гэдэг бол тодорхой хэмжээнд хуучирч байгаа шүү. Ягаад тэгэхээр эн чинь ингээд зөөж явахд хэцүү. Нэг зөөж явахд бас гэмтэх боломжтой. За гэмтэх юм бол дуусна шүү. Нөгөө хамаг дата алгуулах юм бол тий. Би нэг ингэжсэн байхгүй нөгөө бакалавр төгсдөг жил хамаг дипломын ажил судалгааныхаа юмнуудыг ноутбукийнхаа хаардан дээр хадгалсан. Тэгсэн чинь нөгөөх нь дээр нь ус асгараад байхгүй болж байгаа байхгүй. Тэгээ тэр үед яг бүр ингээ харамсаж байгаа. Нэр интернетэд хадгалсан бол би тэр бүх юмыг тэр 72 цагийн хугацаанд яг 72 цагийн дараа 3 хоногийн дараа дипломын хамгааллын өдөр байсан байхгүй. Тэгээ байхгүй. Тэгээ хэрвээ ингээ интернетэд те клауд технологид хадгалсан байсан бол шууд ороод татаал авчих байхгүй. Тэгэл болоо. Тийм болохоор надад л айгу гоё санагдаж байна. Ялангуяа ингээ нэг албан байгууллагуудын дата ч айгу чухал шүү дээ. Тэгэхээр тэрийг клаудад хадгалчихна. Дээрээс нь тэрийг нь буцаагаад хэдэн үйлчилгээ үзүүлж чинь гэдэг чинь хамгаалтыг хамаагүй сайн хийгээд өгч чинь тий. Би өөрийнх нь датаг яаж хамгаалах вэ гэж санаа зовх хэрэггүй болчихж байгаа. Тийм чинь миний өмнөөс тэр хангалттай сайн зүйлүүдийг хийгээд өгч хүн гараад ирж байгаа гэдэг чинь айгу хэрэгтэй л юм байна. Тий. Би бас оюутан багтаа нэг хаард хамаг юмаа хадгалдаг байсан чинь нөгөө хардны маа цэнэглэгч одоо үйлдвэрлэхтэйгээ болцсон юм уу яац нэг холбоос нь олдохгүй айгүй асуудал болж байгаа. Одоо яг амьдрал тохиолж байгаа иймэрхүү асуудал байна гэдэг шиг. За харин тий одоо ингээл би ерөөсөө ямар нэгэн одоо cloud drive-г байхгүй ч чадахгүй шүү дээ. Одоо ингээл хичээлийн юм, судалгааны юм бүгдийг cloud руу хадгалж байгаа. Тэгэхгүй бол наадсах нь өөрийнх нь хувийн хаардан дээр хадгалахаар хаар дүүрнэ гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй тэнцээч. Тийм болохоор ерөөс шууд юм үүлэн технологи руу оролцсон хамаагүй ашигтай юм байлээ. Тэг хүмүүс яг хөө ингээд үнтэй гэх гээд юм байлээ. Гэтэл яг үнэндээ өдрийн хоолны мөнгнөөс бараг хямдхан л байдаг юм байл шүү тий. Тийм шүү. Тэгэхээр чи хамаагүй ашигтай л. За ингээд Галилеийн тухай яриалгаа эргээд оръё. Тэгээ манай хүн тэнцээ ингээд жоохон дөрсгүй юм ийцэн тий. Тэгээ надад их жоохон ингээд яг муухайлтай юм хамаагүй ингэж хэлэхдээ юу гэхээр Галилей чи надтай адилхан жижигхэн хүн байсан байхгүй. Оо тийм үү. Жижигхэн. Тэгснэ нэг юм жоохон дөрсгүй тий. Тэгээ яасан гэхээр нөгөө шүүх хурал дуусаад гарч явахдаа нэг юм алдартай хууч яриа домог болцсон яриа гэх юм уу да үнэн худлааг нь бид нар мэдэхгүй. Яасан гэхээр гарч явж байхдаа гэхдээ л уулын дэлхий тойрж иргэдэг юм да гэж хэлж гарч байсан. Бас тийм ч юм шазруу бууж өгөхгүй тий.
Ийм домог яриа. Мэдээд байгаа болохоор тий өөрийгөө бас үнэхээр мэдж байгаа зүйлээ үгүйсгэх гэдэг чинь ямар муухай бас гутамшигтай хэрэг үлээ. Амь насаа авармаар байдаг тий. Гэтэл хэлчихэл гарсан байна даа. Урьжсэн. Гэтэ яг энд их бас хачирхалтай зүйлүүд гарч ирнэ. Тэр юу вэ гэхээр яг Коперникийн одоо ингээ хоёулын ярианы 2 дугаар хэсэгт яг яагаад Галилег тэр үзлээс нь болж шүүгээд байгаа юм бэ гэхээр энэ их сонирн бохгүй. Яагаад тэгэхээр хоёулаа ингээд дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс байгаад за тухайн үед тэгээд Коперникийн үзлийг авъя л та. Коперник юу гэж хэлсэн гэхээр нарыг төвдөн тавиад бусад гаригууд бол яг төгс тойрог замаар нарыг тойрж ирнэ. Хамгийн гол нь төгс тойрог зам гэж байгаа. За гэтэл хоёулаа дэлхийг төвдөн тавьчих. Тэгээ буцаад гаригууд чивчээр тойрж ирэх чинь тийм үү? За тэгэнгүүт хоёул ингээ хоёр өөр үзэлтэй хүн болъё л доо тий. Чи Галилей Коперникийн талын хүн болоод би болохоор ингээ сүмийн талын хүн болъё. Тэгээ хоёулаа тооцоо хийе л та. Хоёулаа ерөөсөө чивчээрийн онлын аль нь үнэн бэг батлахын тулд тухайн онол маань таамаглал дэвшүүлж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр ингээ таамаглал дэвшүүллээ. Тэр нь юу гэж хэлж байгаа нэхэр за маргааш өглөөний 830 минутанд Тэнгэрийн зүүн зүгийн тэдэн градус дээр ангараг гариг яг ингэж харагданаа. Тэгээд тэдэн цагийн хугацаанд харагдаад ингээд за ангараг өглөө харагдахгүй байна. Орой нар жаргасны дараа тий. Ингээ харагдаад шөнийн тэдэн цагт жаргана гэх ингээ таамаг дэвшүүллээ. За тэгсэн яг хоёулагийн онолоор яг энэ таамаглалыг бодож бол. Яг адилхан бодоод тооцоо гаргачихна. Яг адилхан үр дүнд хүргэнэ бүр. Тийм үү. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр за тийм математикийн хувьд дэлхий төвдөө байна уу? Нар төвдөө байна уу? Хамаа байхгүй байхгүй. Ерөөсөө сонирн биш тэр. Математикийн хувьд бид нар энийг математикийн хувьд эквивалент гэж үздэг байхгүй. Энэ бол математикийн хувьд эквивалент онол. За ийм онол бол физикт маш их байдаг. Бүр маш их байгаа ийм физикийн онол. Наадах нь квант механик дээр ч байгаа. Квант механикт айгүй олон төрлийн тайлбарууд гэж байдаг. Формализмууд. Тэр нь ингээд бүгд өөр бодит байдлыг өгдөг. Жишээ нь зарим нь бөөн бол долгион гэл, зарим нь болохоор бөөн бол долгион биш гэдэг ч юм. Яг гэтэл энэ онолуудаар хоёулаа нэг үзэгдлийг таамаглая л та тий. Юу хэмжигдэх үү? Яг адилхан юм таамаглана ерөөсөө. Тэгэхээр их юм сонирн байдал төрөгдөг. За энийг бүр энгийнээр жишээ гэх юм бол аквариум дотор амьдарч байгаа алтан загас вэ гэж бодъё. Тий аквариум ч өөрөө ингээд ийм бөмбөлөг хэлбэртэй аквариум дотор амьдарч байгаа. Нөгөө нэг том жирэ дээр гардаг шиг. Ийм аквариум дотор амьдарч байгаа алтан загас. За хоёулаа ингээд тэр алтан загасын эзэд гэтэл тэр алтан загас аквариумын дотроос гадаад ертөнцийг харахтаа гэрэл аквариумд орохдоо хугарчин тэнцээ тий. Хэрвээ хүмүүс ажигласан бол бид нар ингээд халбгаа ч юм уу сэрээгээ савхаа цайн дотроо ингээд хийгээд дээрэс нь харахаар тэр маань ингээд далийцсан харагддаг шүү дээ тий. Гэрэл хугарсан учраас тэгж харагддаг. Тэгэхээр ингээд тийм хугарцсан гэрлүүдийг дандаа ажиглана гэсэн. Нэг гэсэндээ аквариумын загас маань шал өөр бодит байдлыг харж эхэлж байгаа тийм чи. Жохон гажицсан бодит байд. Гэтэл хоёулаа тэхгүй. За тэгсэн яг нэг ширхэг бөмбөгч юм. Эсвэл за муур үсэрж ийн гэж бодъё л доо. Муур үсрээд хаана буух уу гэдгийг аквариумын загас тооцлоо. Хоёулаа тооцлоо. Яг хэдийн хугацаанд үсрээд хэдэн метрийн зайд унах уу гэдгийг яг л адилхан хариу гаргах байхгүй. Математикийн үднээс эквивалент үр дүнгуудыг тэнцээ гаргаж ирнэ гэсэн. Тэгэхээр дэлхий төвд байна уу, нар төвд байна уу энэ бол математикийн үд эквивалент байхгүй. Тэгэхээр яг аль нь үнэн бэ гэдгийг туршилтаар шууд батлахад хэцүү байдал үүсчихэж байгаа юм чинь. Тийм учраас бас хариулчих ш тий. Тийм учраас тодорхой хэмжээнд Галилег шүүсэн нь бол яг шинжлэх ухааны хувьд бол их маргаантай асуудал болчихж байгаа. За Галилей гэхдээ яаж байгаа вэ гэхээр энэ хамгийн гол зөрчсөн юм нь нөгөө ертөнцийн эзэн ах бүтээхдээ зөвхөн дэлхийг бүтээгээд дэлхийг бүх зүйл тойрж иргэдэг байдлаар буюу ертөнц дэлхийн төв юм а гэж хэлсэн. Галилей болохоор дэлхий бол ертөнцийн төв биш ээ гэж хэлсэн. Энэ том нэг одоо зөрчил үүсгэсэн байна. Коперник ч гэсэн ингэж хэлснээр том зөрчил үүсгэсэн тийм. Хоёрт нөгөө симплици байхгүй. Манай попыг аваачаад шоглоо ийцэн. Тийм учраас ингээд эн чинь хүн шттэ тийм хүн чинь өөрийн гэсэн эмоцтой мэдрэмжтэй тийм уралдаг бухимддаг ийм амьд. Ийм байдлууд үүсгэсэн. Тэгэхээр физикийн хувьд бол энэ хоёр бол эквивалент. Гэхдээ энэчнээс физик шинжлэх ухаанд их чухал гоё философийн зарчмууд орж ирсэн байна. За нэг нь юу вэ гэхээр Оккамын одоо тонгорог гэдэг. Уул нь энэ Оккамын тонгорог гэдэг зарчмыг Оккам гэдэг нэртэй хүн одоо байгуулаагүй. Оккам гэдэг нь өөрөө хотын нэр өгөхгүй. Хүн нь айгу урт нэртэй байсан. Тэгсэн чи шинжлэх ухааны нөгөө нэг хотынхын нэр нь богинохон учраас тэр нэрийг аваад ороод ирсэн. Ингээ Оккамын тонгорог гэдэг. За энэ юу вэ гэхээр ерөөсөө одоо саяны 2 онолыг хоёлаа харъя л та.
нэг нь heliocentric буюу нар төвт онол байна. Нөгөөх нь geocentric буюу дэлхий төвт онол байна. За гэтэл энэ хоёр онолын одоо complexity буюу хэр одоо яривхтай вэ? Тэ тооцоо хийхэд хэр яривхтай, хэр одоо ийм тэ төвөгтэй бэ гэдгийг авч үзэж байгаа. За тэгэхээр нар төвт онол бол их энгийн. Нарыг төвд нь тавилаа бүх гаригууд бараг хоорондоо адилхан тойрог замуудаар нарийгаа тойрж эргэлдэнэ. Тэ бүх ингээд энэ нэгсэндээ энэ ижил зүйлүүд давтагдаад байна шүү дээ, тий. Тэнцээ ингээд ямар нэг юм комплекс юм байхгүй. Комплекс юм байхгүй нь юу гэхээр яг тэр тойрог замаар тойрж байгаа гид дөрвөлжин зам мамаар тойроод эргэчихгүй гэсэн үг. Эсвэл тойрог дотроо дахиад нэг тойрогоор ингээл тий зөөврал ингээд эргээд байхгүй гэсэн. Тэгсэн geocentric үзэл буюу дэлхий төвд үзлийг харахаар бүгд дэлхийг тойрж эргэж идэг. Гэхдээ зарим гаригууд нь дэлхийг тойрж эргэж байхдаа давхар эпициклүүд буюу давхар тэнцэнэ юм жижиг тойрог замуудыг тойрж эргэнгээд дэлхийгээ бас тойрж эргэдэг гэсэн. Тэгэхээр нэг юм жоохон тооцоо хэд ядаргаатай болчихж байгаа биз. Зүгээр геометрийн бодлого ботход ядаргаатай болчихж байгаа байхгүй юу чи. Би нар төвд үзлээр бол ангаргийн тойрог замыг бодохдоо яг хүн чинь нарыг тойрж эргэж байгаа янз бүр том тойрог зам байна гэж бодчихно тий. За гэхдээ энэ тойрог замуудыг гаргах гэж хүндрэлтэд нь зовсон гэдгийг бид нэр санах хэрэгтэй. Нэгт энэ шүүхийн ажлаар бол зовсон, хоёрт бол шинжилгээний хувьд маш хэцүү тооцоонууд байсан энэ өөрсдөө. Тухайн үед геометри маш хүнд бодлого үзсэн байхгүй. Гэтэл эпицикл болгочлоо. Нөгөө ангарагч нь дэлхийгээ тойрж эргэнгээ дотроо дахиад нэг юм тойрог замуудаар жижигхэн тойргийг тойроод эргээд идэх те. Нэг юм сонирм сүлжилтсэн юм дүрсийг гаргаад идэх. Тэгэхээр энэ бол бүр бодоход хэцүү бодлого болчихж байгаа. Тэгэхээр Окмын онгоргоор л нар төвд үзлэн тооцоо гэхэд илүү энгийн учраас энэ нь үнэн юм байна гэж хүлээж авах хэрэгтэй болж байгаа. За энд бид нэр дараа нь туршилтаар хөтлөшгүй баримтаар яаж нар яг үнэхээр төвдөн байх ёстой юм бэ гэдгийг мэдсэн бэ гэхээр яг үнэндээ энэ тойрог замууд нь төгс тойрог биш юм бэ гэдгийг Йохан Кеплер гэдэг хүн дараа нь олж нээсэн. За Кеплер гэхдээ их бас одоо шинжлэх ухааны төлөө хийсэн гэмт хэрэгэл гэх юм да тэрийг тийм байдлаар олж нээсэн. Яг тэгэхээр Кеплер Tycho Brahe гэдэг одон орончийн датаг нь хулгайлцсан байхгүй. Tycho Brahe-ийн баг 10 жилийн хугацаанд ангараг болон бусад гаригуудын тойрог замыг хэмжигдсэн тийм дататай байсан. Кеплер ажиллаж байгаад уулын Brahe-гээс уулын ийдгээр асуусан байгаа. Хоёлаа ингээд датагаа солилцъё л доо тий. Ингээд надад өгчих гээд нөгөөх нь жоохон ааштай ядар өвгөн өхгүй гингүүт нь Кеплер нууцаар хулгайлаад аваа явцсан нөгөөх нь. Тэгээд их сонирхолтой бодлого бодсон. Тэр нь юу вэ гэхээр яг математикийн хэлээр хоёр хэсэгчтэй хоёр тэгшдэг л гэсэн. Энэ яаж байгаа гэхээр дэлхийн тойрог замыг яг таг тооцох хэрэгтэй болсон. Ангарагтай харьцангүйгээр. За ингэж тооцохдоо яг дэлхийн магадгүй хөдөлгөөнгүй байж хахад ангараг яаж хөдлөх үү гэдэг янз янзын цэгүүд байрлуулна. Тэгээ ингэж тооцоод Кеплер ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр энэ тойрог замууд чинь яг үүндээ төгс тойрог биш юм байна манайхаа. Эн чинь баг зэрэг зөөвөн юм биш гэдгийг олж мэдсэн байхгүй. За зөөвөн дээрээсээ эллипс хэлбэртэй гэсэн. За энэ эллипсийн фокусын цэгийг тойрж эргэлддэг юм биш гэдгийг олж мэдсэн. За энэ бол ерөөсөө физикийн хуйлтайгаа яг таг таарж байгаа буюу Ньютоны бүх ертөнцийн таталцлын онолтой яг таг таарж байгаа. Тийм учраас ерөөсөө нар төвдөн байхгүй болохгүй юм гэдгийг бид хөтлөшгүйгээр яг таг мэддэг болсон. Түүнээс Галилеийн үед бол энийг яг таг мэдэх боломжгүй байсан. Яг хөө манай Галилей өөрөө бас тодорхой хэмжээний одоо орны датанууд бага байсан учраас энийг мэдэх боломж өөрт нь гараагүй л дээ. Одоо өөрөөр хэлэх юм бол те дата бага байсан технологи нь одоо хангалттай сайн биш байсан гэсэн манай Галилег амьдарч явах үед. За ингээд шүүх хурал бол дууссан. Манай хүнийг гэрийн хорионд оруулсан. Тэгээ энэ үед бүр ингээд яадаг байсан гэхээр Галилей номоо нууцаар бичээд нууцаар хүмүүст өгөөд те өөрийнхөө үзлийг тэгж тараадаг. Коперник маань бас тэгдэг байсан шүү дээ те. Иймэрхүү маягаар тараадаг. Тэгээ энэтэй холбоотой нэг юм сонирхолтой юм байд одоо түүхийн хувьд яг ч 100% үнэн биш. Гэхдээ нэг юм сонирхолтой юм юу гэдгсэн хэрэг тухайн үеийн хүмүүс өөрсдөө нэг Illuminati гэж нэрлэдэг байсан байгаа байхгүй. За энийг би юун дээрээс ишилж байгаа гэхээр нөгөө Dan Brown-ы Angels and Demons гэх ном дээрээс ишилж байгаа. Би яг үнэн худлааг нь бүрэн шалгаагүй. Гэхдээ ингээд зүгээр сонирхолтой маягаар л ярьж өгч байгаа. Illuminati-г нэрлэлцдэг. Тэгээ Illuminati-гийнх нь өөрсдийнх нь icon юу гэх юм гортог шугам. Тэгээ гортог шугам бол яг нөгөө эрдэм мэдлэгийн бэлэг тэмдэг штэ. Тийм байдлаар ингээд. Тэгээд ингээд нууцаар нэгэндээ ном тарааж өгöd. Тэгээ нууцаар ингэж мэдлэг одоо нэгэндээ тараадаг байсан. Тэгэхээр яг өнөөдөр амьдарж байгаа хүмүүс нэг бодлоо ингээд тэр үеийн хүмүүстэй харьцуулахад бид нар мэдлэгийг үнгүүгээр
тодорхой хэмжээнд олох боломжтой болсон учраас мэдлэгээс харилж явах хэрэгтэй тийм. Бүх олдж байгаа мэдлэгийг заавал авч явах хэрэгтэй. Ийм сонирхолтой нэг юм баримтууд байдаг. За ингээд гол санаа юу гэхээр Галилейд мань одоо орчин үеийн технологийн боломжууд байгаагүй учраас ямар ч байсан одоо Кеплерийн хийх боломж болдог. За үүний дараагаар бас нэг асуудал юу юм гэхээр Галилейд математикийн буюу онлын хувьд бас тодорхой боломжууд байгаагүй учраас Ньютоны хийчих байсан зүйлийг хийж чадаагүй байгаа юм манай. За энийг хоёулын нэвтрүүлгийн төгсгөлийн хэсэгтээ яриа. Одоо хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Од Мөндртэй бас олон нэвтрүүлгийг ивент дэгдэг Худалдаа хөгжлийн банк маань оролцож байна. Тэгэхээр үрждэг сар хариултаа хадгалъя гэдэг ийм аян маань үргэлжилж байна. Тэгэхээр та бүхэн маань хариултаа хадгалъя гэдэг аяны талаар бас тодорхой мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. Энэхүү аян маань 5 дугаар сарын 13-ны хүртэл үргэлжилж байгаамаа. За хариултаа хадгалъя гэдэг аян бол та Худалдаа хөгжлийн банкн дээр очиж гэрээгээ хийгээд 1000-аас 50000 төгрөг хүртэлх одоо мөнгөнийхөө хариулт болгоныг ингэж хадгаламж руугаа авах ийм урамшууллаа. Энд үнэхээр бас үр дүнтэй маш аятайхан ийм одоо мөнгө хадгалахын боломжийн платформ гэдэг юм уу нэг сайлаа бэлтгэхэр саваа бэлтгэдэг шиг ийм гоё савыг бэлдээд өгсөн байгааг ашиглаад одоо хүн болгон л бас нэг хадгаламжтай болчихъя гэж боддог байлгүй. Та бүхэн маань тэгээд энэ урамшууллыг ашиглаад гоё хадгаламжаа нэвэл маш гоё санагдаж байгаа. Тэгээд хариултаа хадгалъя бол ямар нэгэн дарамт учрахгүй одоо гинт их хэмжээний мөнгө хадгалдаг ч юм уу хэдийг хадгалах вэ гэх мэт одоо тий юунд санаа зовхгүйгээр зур карта зурх болгонд нь л ингээ мөнгөнд хоригдлагдаад явах юм. Тэгэхээр 5 дугаар сарын 13-наас өмнө хариултаа хадгаллын үйлчилгээгээр хоримтлуулсан 25,000 төгрөгийг 2 дахин үржээд 50,000 төгрөг болгож өгөх ийм урамшуул ингэж үржиж өгөх урамшууллаа. Тэгэхээр та бүхэн маань өөрийн биеэрээ Худалдаа хөгжлийн банкн дээр очиод гэрээгээ хийвэл ер нь маш амар одоо асуух асуултуудаа асуугаад тий. За бас мөн энэ дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад TDB онлайн аппликейшнийг татаад харилцагчаар бүртгүүлж болно. За аппликейшнаа ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансаа нээхийн тэгээ мөн харилцах дансаа нээгээд тус харилцах дансан дээр Худалдаа хөгжлийн банкын Brito Visa Master гэх мэт хүссэн бит болон виртуал карта ингэж захиалж авах боломжтой. Тэгэд аппликейшныхаа хэлбэр хуримтлал зэсийн хариултаа хадгаллын үйлчилгээг ашиглаад карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбох юм. За ингээл ерөөсөө та энэхүү үйлчилгээг ашиглаад мөнгө хадгалаад ингээ явчих боломжтой. За таны бүртгүүлсэн утасны дугаар дээр нь болохоор нийт өдөр бүр таны нийт мэдээлэл чинь ингээ яваад байх юм аа. Тэгэхээр та бүхэн маань хамгийн гол нь 25,000 төгрөгийг гялс бүрдүүлээд 2 дахин үржүүлээд аваарай. За одоо яг энэ үйлчлэгийг ашиглаад гадаад дотоод явсан тэ одоо элдв хүслээ биелүүлсэн байдаг юм уу? Авъя гэж хүсэжсэн юм авсан ийм тохиолдлууд бол маш их байгаа. Та бүхэн ч гэсэн бас яагаад болохгүй гэж. За холбоот утасны дугаар нь 1800 1977 гэсэн байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн та бүхэн вебсайт хаягаас нь ороод авчаарай. www.tdbm.mn гэж байгаа. За баярлалаа Худалдаа хөгжлийн хамт олондоо. Баярлалаа. Уул нь надад аягүй амар санагдаад байгаа юм да. Одоо угаасаа баг нэг хүмүүс бэлэн мөнгө хэрэглэх болцсон шүү дээ тий. Энд тэнд карт уншуулаад явж идэг болцсон. Тэгэнгүүт чинь одоо хүн бол одоо ингээд ер нь хүнийг анзаарах юм бол хүн нэг амар бутархаагаар сэтгэж чаддаг юмтай биш байхгүй юу тий. Одоо 3750 төгрөг гэх юм бол хүн автоматар тэр 3800 гэдэг тий. Тэгэж бодох юм бол амартай. Гэтэл тэнцээ бидний тархийг 250 төгрөгийн бодит зарлаг гарч байгаа яриг анзаардаг. Гэтэл тэрийг би зүгээр 10 удаа уншуулахад тэр чинь 2500 байхгүй юу тий. Тэрийг тэгээд нэг 100 удаа уншуулахад хэдийн 25,000 төгрөг тий. 25,000 төгрөг чинь за 25,000 төгрөгөөс нэг сар болгон хадгаллаа гэж бодоход тэр чинь ангалттай хадгаламжийн данс үүсгэж штэ нэг жилийн хугацаанд хэдэн төгрөг болох вэ тий. Нэг жилийн хугацаанд 200 юу вэ хэд болох вэ? Бараг 300,000 төгрөг болчих штэ тий. Тэгэхээр чинь уул нь хамаагүй ашигтай байхгүй. Тий. Уул нь тиймэрхүү юм нээлгчүүл надад бол айгүй гоё л үйлчлээ. Би тэгээд нээлгэх гээд одоохондоо амжихгүй л явдаа. Одоо угаасаа нөгөө Сайконор Монголд очиод ихтэй нэмэр нээлгчтэй мүлгэж удаад байна. Харин тий. Одоо яг ингэж хүн яаж хадгалахад толгоогоо зовхгүйгээр ингэж бэлэн юм бэлдээд өгсөн байгаа л надад бүр өстэй нэрэ үн цэнтэй санагдаад байгаа юм да. Тэгэл одоо өдөр тутмын угаасаа бүх хэрэглээнээсээ тодорхой хэмжээнийхэн бутархай мөнгүүдийг хадгалаад байна гэдэг ч л.
хангалттай их мөнгө олно доо. Хүмүүс зандаах мах шиг машин авцсан явж байвал тэ. Тийм шүү дээ. Би одоо байрны мөнгө олгоно гэж үзнэ гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр уул нь манайхан хэрвээ сонсч байвал очиод нийлгүүлчихвэл аягүй амар юм байлээ шүү гэж хэлэх гэсэн. За тэгээд Галилийн тухай ярилцлагаа үргэлжлүүлээ. Тэр сая юу ярьсан бэ гэхээр за шүүх хурал бол ингээд ямар ч хелиоцентрик болон геоцентрик үзлүүдийн тухай ярьчихж байгаа юм. За нэг асуудлыг дахиад сонирхолтой зүйл Галилийн хувьд юу вэ гэхээр манай хүн 1609 онд 30 ширхгийн нөгөө тэгээ томруулдаг шилний линз тийм линзүүдийг фокусын цүгүүдийн хоорондоо ингэж тааруулж угсраад анхны цуглуулагч линзний телескопыг бүтээч. За цуглуулагч линз гэдэг бол ерөөсөө ойрын харааны шилийг цуглуулагч линз гэж ойлгож байна. Телескопыг бүтээгээд зохион бүтээгээд сар руу харсан. За сар руу харсан чинь сар бол яг дэлхий шиг тийм ийм юутай уул нурууттай толгодтой. Тэгээд өөрөө сарны тэнгис гэж нэрлээд сарны гоё зургуудыг зурсан байна. За тэр зургууд нь бүр үнэхээр гоё зургууд байдаг. Энэ Галилей өөрөө нэг урлагийн гэр бүл төрснийхэн давуу тал гарч ирж байгаа. Маш гоё зурдаг, маш сайн сонсголтой хүн байсан Галилей. Тэгээ гоё зургуудыг зурсан. За дараа нь хаашаа харсан бэ гэхээр Бархас бод гариг руу харсан. Тэгээд алдарт Галилейн дөрвөн дагуулыг олж нийсэн. Энэ нь өөрөө хүн төрөлхтөнд хамгийн анх Бархас бод дэлхийгээс өөр дагуултай гариг байдгийг бид нар олж нийсэн байна. Энэ бол бүр асар том нээлт واخгүй тийм маш том нээлт болсон байна. За тэгээд телескопыг бүтээгээд Бархас бод руу харсан. За ингээд Бархас бодын алдарт Галилейн дөрвөн том дагуулаа олж нийсэн байна. За энэ бол хүн төрөлхтөн хамгийн анх удаага дэлхийгээс өөр гариг дагуултай байдгийг олж нийсэн нэл. Нэгсэндээ дэлхийгээс өөр ертөнцийг олж харж байгаа байхгүй бидэнд дурангийн ачаар тийм. Өөрөөр хэлбэл технологийн ачаар өөр ертөнцийг олж харсан гэсэн. Энэ бол маш том нээлт байсан. Тэгээд нэг сонирхолтой юм нэгэд хүмүүст харуулахаар хүмүүс бүр тухайн үед Галилейд итгэдэггүй байсан гэдэг. Тийм дуран дээрээ ингээд юм зурцсан юм биш үсттэй энэ төр гэж харж мавдаг. Айгүй юм хартаа тийм. Хүмүүс ягаад ч юм шинжлэх ухааны нээлтэнд айгүй хартаа ханддаг. Тийм. Тэгээ ийм байдаг. Тэгээд тийм том нээлттэй гэсэн маань. За үүний дараа яасан гэхээр Венус руу буюу сугар гариг руу хараад сугар гаригийн фаз гэдэг зүйлийг олж нээсэн. За энэ юу гэхээр ерөөсөө сартай адилхан. Манай сар маань тэгээ бүтэн болоод тэгэл ингээл аривжаал хомсдол явдаг шиг сугар гариг ч гэсэн аривжиж хомсдог. За яагаад вэ гэхээр сугар гариг бол нартай дэлхийтэй харьцуулахад илүү ойр байгаа тийм илүү дотоод талд нь. Тийм учраас өөрийнх нь байрлалаас шалтгаалаад зарим хэсэгт нь одоо шөнө болж идэг, зарим хэсэгт нь өдөр болж идэг. Тэр нь дэлхийгээс тэгж одоо фазууд нь өөрлөж харагддаг байхan тийм. Сар маань ч гэсэн тийм шүү дээ яг адилхан. Энийг олж нээсэн. За хамгийн сүүлд ч гэж дараагийн том нээлт нь юу гэсэн гэхээр ер нь бол тухайн үед санчрыг гариг гэж мэддэг шиг юм зураас шиг юм харагддаг гэсэн. За Галилей бол хамгийн анх тэр зураас нь яг үүндээ бүслүүр байж магадгүй юм байна гэдэг хамгийн анх дурангаар олж харсан хүмүүс юм. Тэгэхээр нэг гэснээр баг санчрын бүслүүрийн хамгийн анх тэ нүдэрээ харсан хүн гэж хэлсдэггүй. Тэгэхээр энд нэг чухал юм нь юу вэ гэхээр тухайн технологи биднэрт шинжлэх ухааны нээлтийг нээх маш том боломжийг олгож байгаа юм тийм. Ерөөсө телескоп зохион бүтээгээл тэнцээд гаригууд дагуултай байд юм байна, санчир бүслүүртэй байд юм байна, сугар фазтай байд юм байна гэдэг. Одоо Нобелийн шагнал өгөх юм бол барыг 1/3 Нобелийн шагнал өгөхөөр том 3 нээлтийг хийчихэж байгаа байхгүй тийм. Харин тийм. Технологи бол ерөөсөө нэн гэдэг бол ерөөсөө тий одоо орны бүх юмыг урагшлуулж байгаа. Одоо жишээлбэл нөгөө хятад телескоптой танилцаагүй учраас бараг гэж маш одоо сүулдэж уг нь бол эдийн засгийн масгаараа мундаг хэрнээ телескопгүй учраас одоо орны юугаар айгу хоцорсон юм байлээ шүү дээ. Одоо Европоос тий. Тийм ерөөсөө тийм чинь телескоп гэдэг чинь ерөөсөө тий технологи учраас технологи бол ерөөсөө яадаг байхгүй. Тухайн шинжлэх ухааны мэдлэгийг маш хурдцтайгаар хөгжүүлдэг тий. Маш хурдцтайгаар юм хөгжих боломжийг олгодог байна. За нөгөө талаас технологи маань өөрөө шинжлэх ухааны дайвар бүтээгдэхүүн тий. Одоо шинжлэх ухаан хэр хэмжээнд хөгжсөн бэ гэдэг маань өөрөө технологийн ачаар бидэрт илэрч идэг. Одоо жишээ нь гар утас байна тий, компьютер гэх юм. Энд нэг юм сонирхолтой юм байдаг. Хүмүүс уул нь бол технологи шинжлэх ухааны ингээд цэвэр дайвар бүтээгдэхүүн шүү дээ. Одоо шинжлэх ухаан үнэн гэдгийн баталгаа технологи гэхгүй. Тэгсэн яг тэр шинжлэх ухаан үнэн гэдгийн баталгааг барьчаад хүн саран дээр бууг өччих гэж ах шиг тийм сонин юм яриад эхэлдэг тийм. Элдв янз эрс өрөг инэрэг яриад зурхаа мурхаач гэж ах шиг. Ийм яриад эхэлдэг. Тэгэхээр тийм авраач юм. Одоо бид нар энэ юу вэ гэхээр ихэнхдээ хүмүүс
шинжлэх ухаан биднэрт юу өгснгийг анзаардаг болохоос биш юу асуудгүйг анзаардаг юм. Тэгэхээр яг нэг ингээ уриалмаар юм юу гэхээр бид нар тухайн технологи хэрэглэж байхдаа бас асууж явах хэрэгтэй. Тэг хүн хэзээ сониуч цангаа алдаж болохгүй. Би яг ингээд өглөө найзтайгаа ярьж байсан ингээд хүн ер нь сониуч цангаа алдах юм бол хөгшөрдөг юм байна гэдэг. Тэгээ ингээд ийм жоохон битүү сэтгэлгээтэй. Би битүү сэтгэлгээтэй гэж хэлээд тийм. Ягаад ч тийг санагдаад юм жоо тийм болчдөг юм байна. Тэгээд тийм болох юм бол хүн хөгшөрөх юм бол шинэ юм хүлээж ухаа болно. Тийм учраас ингээд ямар ч технологи гарч ирсэн, ямар ч шинэ юм гарч ирсэн бид тэр нээлттэйгээр энэ яг юу юм бол яагаад ингэж байгаа юм бол гэдэг асууж явах хэрэгтэй. Тийм байдлаараа бид нар гоё тархиа бас ингээд тий шинэлгээр нь хадгалан тархин дээр илүү болон үрчлээ нэмэн тий нүүрэн дээр үрчлээ нэмгэж байгааг дагаад тархин дээр ч гэсэн үрчлээ нэмгэж явахгүй болохгүй тий. Тэгэхээр ингээд тэгж асуудаг байгаараа манайхаа тэр бол айгүй юм чухал санагдсан надаа. За ингээд үүн дээр юу вэ гэхээр сониуч байх юм бас нэг чухал юм Галилеягээс бид нар юу сурч болох вэ гэхээр Галилей бүх юмыг энэ сониучаар хаж асуудаг байна. За сониуч байж асуурах байгаа нь өөрөө яг хуу зарим хүмүүст ингэ шүүмжлэлтэй сонсогдоод идэв юм шиг. Ингэ юм болгоныг шүүмжлээд байгаа юм шиг тий. Гэтэ эн чинь тэгжээж тэндээс сониуч цан гарч ирнэ. За шүүмжлэн гэдэг маань уул нь бол өөрөө доромжлол биш шүү дээ тий. Шүүмжлэн гэдэг маань өөрөө зүгээр л асуухыг хэлж байгаа. Манайхан ягаад ч юм шүүмжлэн гэхээр доромжлох гэж ойлгоод идэв юм шиг үлээ. Тэгээд за юу гэж Галилей асуусан гэхээр Галилейн үед хүмүүс юу гэж боддог гэсэн юм бэхээр ямар нэгэн зүйл яагаад газар ундаг юм бэ гэхээр наа чин газар унах учиртай учраас л ундаг гэдэг ч юм уу тий. За дээрэс нь хүнд хөнгөн хоёр биетийг зэрэг газар унгаё л та. За агаар эсэргүүцлийг аваа ич. Тэгээ ингээд тэ 10 кг чулууг 2 кг өд хоёрыг доош нь унгаах юм бол одоо ч гэсэн зарим хүмүүс ягаад ч юм хүндэн дөрүүлж буuna гэж итгэдэм байлээ. Тэгэхээр тэр хүмүүс магадгүй 300 жилийн өмнөх 400 жилийн өмнөх сэтгэлгээтэйгээ явж байгаа гэсэн үг тий. Энэ хоёр л яг адилхан зэрэг хугацаанд газар унана. Агаар эсэргүүцэл байхгүй ч юм манайхан. Агарын эсэргүүцэл гэдэг юмнаас болоод үүд хоцорд унж байгаа тийм чи. Яг тэр нь чи viscosity гэдэг шал өөр физик шин чанар. Тэр физик биетийн мань хэлбэр галбраас болсон өөр шин чанараас болдог. Агарыг эсэргүүцлийг аваа хийчих юм бол би 8 давхар дээрээс 10 кг чулуу 2 кг өдийг шийдэх юм бол яг зэрэг газар унана. За Галилей энийг туршилт хийхгүйгээр бодлын туршилтыг бодож олсон. Яаж бодож олсон бэ гэхээр нэг юм хүнд куб байна тийм. Нөгөө талд нь арай нэг хөнгөн куб. За 5 кг куб 2 кг куб байна гэж бодъё л да. Хэрвээ хүндэн төрүүлж газар ундаг бол энэ хоёрыг би 2 давхар 8 давхар дээрээс унгаах юм бол 5 кг төрүүлж унаад 2 давхрынх нь хоцорч очино тийм үү? Дараа нь унана. Тэгсэн Галилей айгу ухаантай хүн байхгүй. Яасан гэхээр энэ хоёрыг цавуугаар наач. Тэгээд доошоо унгаач гэвэл өмнөх сэтгэлгээгээр юу үнэн бэ гэхээр 5 кг доороо ороод 2 кг нь хоцроод тэгээ ингээд 5 кг төрүүлж унах 2 доороо ордог. Ийм маягаар унах хэвээр наач. Гэтэл би энэ хоёрыг цавуугаар наачгаар чи наа чин 7 кг гэдэг нэг биет болчих штэ. Тэгэхээр нөгөө түрүүнийхээс бүр илүү хурдаар доошоо төрүүлж унах хэвээр. Буюу зөрчилтэй хоёр асуултыг гаргаж ирж байгаа байхгүй. Чин эхнийх нь юу гэж хэлээд байна вэ гэхээр наацсан 5 кг төрүүлж ингэж доошоо 2 кг татах маягаар ингэж унана гэдэг байна шүү дээ. Гэтэл наа чи наацсан учраас нэг бит юм чинь 7 кг бит бүр илүү нөгөө хурдаар доошоо унана гэдэг. Хоорондоо зөрчилтэй асуулт гаргаж ирж байгаа. За нэг үзэгдэл дээр юм хоорондоо зөрчилтэй хоёр тайлбарыг гаргаж ирж байгааг бид нар шинжлэх ухаанд парадокс гэж хэлдэг. Тэгэхээр энэ парадоксыг гаргаж ирсэн. За тийм учраас ийм парадоксгүй ямар хариулт байх вэ тийм асуулт. Энэ парадоксыг нэг л хариултаар яаж шийдэж болох вэ гэдэг нь энэ хоёрыг чинь унгаахад ерөөсөө тэр жин минь хамаагүй юм байна тий. Яг адилхан хурдаар л унах юм байна. Тэгээ алдарт нөгөө нэг пизагийн цамхгаас туршилт хийсэн гэдэг юм баримт байдаг. Тэгээ баг ойролцоогоор адилхан байх гэдэг дүгнэлт гаргасан гэдэг. Гэхдээ яг үндэ түүхийн баримтыг харах юм бол тэр нь одоо буруу болж таарсан. За тэгээ пизагийн цамхгаас яг тэг хүнд биетүүдийг унгаж туршилт хийсэн гэдэг. Гэхдээ яг түүхийн баримтыг харах юм бол Галилейн тэр туршилт яг үндэ хүнд бие хөнгөн биеэс илүү хурдан унана гэдэг дүгнэлт рүү авч байгаа. Яагаад тэгэхээр агаар эсэргүүцэл байгаа. Тэгээ тэр цамхаг дээрээс би унах үед нөгөө тухайн биеийн тэгээ эзэлхэн эсвэл тухайн биеийн гадаргын талбайгаас шилтгаалаад агаар эсэргүүцэл янз янзаар нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр чирийг тооцоход маш хэцүү байсан учраас буруу дүгнэлт рүү авчиж болох. Гэтэ ямар ч үсэн Галилей маань зөв дүгнэлт рүү очсон. Тэрийг яаж хийсэн бэхээр 10 жилийн физикийн агуу удиртай бодлого налан автгаас юм голсуулдаг тий. Тэгээд Галилей налан автгаас маш олон төрлийн шааргуудыг хөндөй болон сулгуу шааргууд цилиндр ч юм уу тий шааргуудыг унгаасан. Тэгээд хугацааг нь маш нарийн хэмжиж авсан. За энд Галилей хөгжимчний гэр бүл төрснийх нь бас нэг давуу тал гарч ирж байна. Яасан гэхээр Галилей хонх тавьсан бохгүй.
нөгөө бөмбөг өнхөрөхтэй хонхнуудыг очиж цогтөг. Тэрийг нь сонсдог. Тэгээ хоёр хонхны хоорондох цаг маш сайн мэдэрдэг. Амар нарийн хөгжмийн сонсголтой хүн байсан баг. Тэгээд тэргээрээ ингэж мэдээд тэгээд яг за ямар ч байсан бүх биеүүдийг доош нь унгааж байгаа нэг хүч байд юм байна. Тэгээд таталцлын хүчийг баг ойлгож эхэлжсэн байна шүү дээ. За энэ бүгд яг адилхан хурдаар газар унд юм байна. Одоо нэг гэсэндээ хурдтахлаар газар унд юм байна гэдэг гэлээ. Таамаглаж исэн. За гэхдээ манай хүнд бол яг үүнийг нь хийхэд хангалттай математик байгаагүй. За энэ математикийн Ньютон Галилеос 100 жилийн дараа хийсэн байгаа тий. 100 50 байна уу 50 жилийн дараа хийсэн байгаа. За тэгэхээр яг бас нөгөө тал технологи хэрэгтэйгээс гадна шинжлэх ухааны нээлтэнд онлайн тий том ингээд хөгжингүү дэвшил бас хэрэгтэй байдаг байхгүй. За яг өнөөдрийн шинжлэх ухаан бол энэ хоёр нь бол хангалттай хэмжээнд хөгжсөн байгаа. Гэхдээ яг технологийн хувьд өнөөдөр нээж чадахгүй гэж байгаа зүйлүүд байдаг. Гэхдээ онл бол ямар ч сайн явж байгаа гэдэг бид мэднэ. Тэгэхээр энэ бас нэг сургамжтай юм нь юу гэхээр тухайн онл тэг хөгжөхөд одоо онлайн өсрэлт хэрэгтэй, дээрээс нь технологийн өсрэлт хэрэгтэй байдаг. Нөгөө талаас эрдэмтэн хүн хичнээн тэгээд Галилеийн түүхийг харах юм бол гэрээ хорионд орцсон ч гэсэн хязгаарч нь чи зогсдоггүй тэг шинэ юм руу үргэлж ингэж эрэлхийлсээр л байдаг. Тэгээ манай Галилей маань 77 наслсан, хамаагүй өндөр наслсан. Тэгээд 77 наснда нас орсон байгаа. Тэгээ одоо тухайн нийгмээрээ одоо шал өөр зүйл итгэж яхад уламжлагдсан тэр зүйлдээ итгэж яхад ганцаархнаа тэр зүйлийг одоо зөвөөрөх юм уу те шинжлэх ухаанчаар оюун ухаандаа бодоод тэрийгэ бүр баталж өөрөө бүр тэр телескопыг хийгээд харж исэн тэр сэрж мэдэрч исэн мэдрэмж ямар юм гой хэрнээ юм айцтай байсан болоо гэж маш гой сэтгэл хөдлөж байна. За тэгээд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк болон дэлхийн технологиг дэргэдээсээ дата банк маань хамтран ажиллалаа. За нэвтрүүлэг NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. Тэгээд хамтаас үзэх сонсогч та бүхэндээ их баярлалаа. За доктор Бэлгүндээ бас их баярлалаа. Баярлалаа. Тэгээд энд нэг бас юм нэмээд хэлэх гэсэн. Энд нөгөө Галилей маань ингээд өөрөө тэр том нээлтүүдийг ингээ хийгээ явж байгаа. Гэтэ тэр нь ингээ цоош нь оргуу хоосноос гаргаад ирсэн биш. Нэг гэсэндээ тэ зүгээр нэг юм Коперникийн номыг уншсан төдийнөөс энэ төр биш байхгүй. Юу гэхээр тэр номыг уншсан мэдээж. Гэхдээ Галилей өмнөх хүмүүсийн тэ 2000 жилийн байгалийн философийн түүхэнд хөгжиж ирсэн. За тухайн үед бол 1500 жилийн тэ энэ ойлголтуудыг бас тодорхой хэмжээнд өөрөө суралцсан байхгүй. Нэг гэсэндээ өмнөх бүх мэдлэгийг эхлээд ойлгочоод дараа нь тэнцэнээс шинэ мэдлэгийг бүтээж байгаа. Тийм процесс энд явагдаж байгаа. Шинжлэх ухаанд хүмүүс нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо тий оргуу хоосноос цоош нь мэдлэг бүтээдэг зүйл бол Холливуудын кинон дээр л гарна тий. Бид нар ямар нэгэн байдлаар шинжлэх ухааны буруу гэдгийг ч юм уу ямар нэгэн байдлаар цоош нь нээлттэй хийн гэж ярьж байгаа бол эхлээд өмнөх мэдлэгийг маш сайн мэддэг болох хэрэгтэй. За өмнөх мэдлэг чинь бүтэн 2000 жилийн хугацаатай мэдлэг байна. Энийг бид нар маш сайн мэддэг болсныхан дараагаар вау би хар нөхний учрыг олчлоо гэдэг ч юм уу тиймэрхүү юм ярих хэрэгтэй тий. Тэгэхгүйгээр гинт одоо нөгөө нэг шинжлэх ухааны аваргуудын нуруунд дээр явдаг өгөө тий одоо бид нар аваргуудын нуруунд дээр гинт ингээд оргуу хоосноос юм үүсдэг ч юм уу тийм зүйл бол байхгүй. Тэрийг хэлэх гэсэн. Тэр баярлалаа. Дараагийн дугаараараа ирэх уулзцгаая. За баярлалаа. Баяр таа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.